За сайн байцгаана уу. За өнөөдөр та хэддээ чехэд явахаар уу ээж лайв хий. За энэ тухай одоо 2026 он удахгүй гарах гэж байгаа учраас бид хэд маань бас сонирхол та хэддээ бас сонирхол хүднээс өнөөдөр бол та хэддээ ерөнхий эрх зүйн чиглэлийн одоо иргэний хуулийн талаар жоохон танилцуулаад маргааш нөгөөдрөөс завтаа болохлээрээ жинкнээсээ одоо 26 онд одоо янз бүрийн тэтгэмжүүд тийм ээ. За ээжийн тэтгэмж, өөр хүүхдүүдийн авах тэтгэмж, тэтгэвэр яаж нэмэгдэх үү те. Ингээд жил болгон болдог нөгөө нэг өөрчлөлтүүдийн тухай одоо та хэдтэй ингээд 2 3 лайв болгоод ингээд хуваагаад та хэдтэй ярьж өгье гэж бодлоо. Яг гэвэл энэ сэдв маш их өргөн байна. Одоо Разишевский приспевок гэж байдаг те, эцэг эхийн авдаг, хүүхдийн авдаг мөнгө гэд байна. За тэгээд цалингийн дундаж одоо Чех улсад бас 26 он болохоор бас нэмэгдэнэ. Тэгээ хөдөлмөрийн хуулийн тухай халагдах тухай ямар өөрчлөлт орох уу гэх мэтлэн ингээд нийтдээ их шин хуваагаад 2 3 лайв болгоод ингээд та хэдтэй сонирхуулахаар бэлдэж байна. За өнөөдөр бол 26 онд гарах за хуулийн ерөнхийдөө 8 9 хэсгийг бол та хэдтэй ярьж өгье. За татварын нэмэлт өөрчлөлтийн хууль бол одоо 26 оны 1 сарын 1-ээс хэрэгжинэ гэж байгаа боловч одоо 4 сарын зарим хууль нь зарим нь бол 4 сарын 1-ээс хэрэгжих одоо ийм төлөвтэй байна. За бага хэмжээний өөрчлөлт бол энэ дээр орно гэж байна. Татварын хуулийн дээр бол одоо ажилчдын хувьцаа хөрөнгө оруулалт одоо цахим дэлгүүрт одоо хамааралтай өөрчлөлтүүд орох юм байна. За бид нар та хэдтэй сонирхуулахад 4 сарын 1-ээс одоо 2026 оны үнэн цаас борлуулалтын одоо хуулинд өөрчлөлт орж байгаа учраас одоо эндээс орсон орлогыг бол чөлөөлнө гэсэн байна. Хуучин бол 40 сая корона хүртэлх одоо хязгаар заагдсан байсан, татвар төлөх хязгаар гэж заагдсан байсан бол тэр нь бол одоо ерөөсөө хүчингүй болох юм байна. За тэгэхээр үнэн цаасын арилжаа 8 хийж байгаа манайхан ч монголчууд бол одоо зөвхөн нэг цалингаас цалингийн хооронд биш. Та хэд тухайн амьдарч байгаа орондоо үнэн цаасыг сонирхож гэнэ үгүй юу? Аппликац сонирхож гэнэ үгүй юу? Бонд хувьцаа гэж одоо 9 шидийн юм байгаа шүү дээ. Монголд маань байдаг бүхэл юм Европод байгаа. Одоо Макдоналдсын хувьцаач байдаг юм уу? Одоо ашигтай ажиллаж байгаа том утасны операторууд ч байна, том үйлдвэрүүд ч байна. Гэх мэтлэн. За тэгээд энэ дэр хөндөж байгаа юм нь үнэт цаасны одоо арилжаан дээр таад маань бас сонирхчл байх хэрэгтэй байхгүй. Хилтэй устдаа нэг нь бол одоо нэг тийм хайрцагдмал хязгаарлалтмал битгий байгаа ч юм бас сонирхож ингэж явах нь их зүйтэй байх шүү. За тэгэхээр энэ татварын нэмэлт өөрчлөлтөр бол ерөнхийдөө үнэн цаас нь одоо борлуулснаас бол татвар бол авах болсон байна. Үнэн цаасан дээр ажиллаж байгаа магадгүй те одоо тийм хүүхдүүд байх гэж би бодож байна. Гэхдээ маш том цөөхөн байгаа болов. Тэднэрт маань бол ийм таатай мэдээ байна. За гэр бүлийн хуулинд бол өөрчлөлт орсон байна. За энэ дээр бол эрх зүйн чиглэлээр иргэний хуулийн 89 2012 онд одоо ийм гэр бүлийн хууль гэж байдаг. Үүнд одоо өөрчлөлт хийгээд 26 оны 1 сарын 1-ээс гэр бүл салалтын тал дээр бол нэлээд чангагдсан хууль гарч байгаа юм байна. За энэ дээр бол яг нэг ёсондоо бол хялбаршуулсан хууль гэж байгаа. За энэ дээр бол маргаангүй салах одоо гэр бүлийн тохиолдолд бол нотлох баримт нэх их юм шаардах болоод урд нь өгч байсан одоо тийм 6 сарын хүлээлтийн хугацаач гэдэг юм уу 6 сар тусдаа амьдрах хязгаарлах одоо ийм хугацаа эдэр өгчээсэн бол тэр бол цуцлагдаж байгаа юм байна. Гол нь энэ хууль дээр ямар өөрчлөлт орж байгаа юм гэхлээр гэр бүл салтын дараа хүүхэд асрахтай холбоотой нэр томьёон дээр өөрчлөлт орсон байна. За хүүхэд рүүгээ илүү одоо төвлөрүүлж илүү фокуслж байгаа юм байна. Маш зүйтэй арга хэмжээ гэж миний хувьд бол энэ дэр бодогдож байна. За хүүхдийн асуудал гэр бүл салгаж яг нэг нь авгаатаа болоод яваад өгөн шинэ хүнтэй болоод яваад нөгөөх нь шинэ нөхөртэй болоод яваад өгдөг. Энэ дэр хамгийн их хохирч идэг нь хүүхэд байдаг шүү дээ, тийм ээ. Тийм болохоор эдгээр чехүүд хүүхдүүдийн талд илүү их анхаарал тавьж чаджээ гэж ингэж харагдаж байна. За эцэг эхийн аль альных нь насрамжинд үлдээнэ гэж заасан байна. За одоо манай Монголд ч гэсэн те одоо гэр бүл салах юм бол ээжийнх нь асрамжинд хүүг үлдээнэ.
За А бол тэгэл баяртай гэж яваад өгдөг. За нэг алимент төлдөг төлөхгүй бол тэгэл хүүхдийн тэтгэмжийг 18 хүртэл төлөхгүй гэж нэг юм яригадад явдаг. Гэтэл энэ дээр бол гэр бүл салсан ч байсан гэсэн хүүхэд бол аавын ч асрамжинд, ээжийн ч асрамжинд үлднэ. Хуучин асрамж нь бол аль аль нь хүчинтэй үлднэ гэсэн ингэж заасан байна. Салсны дараа ч хүүхэд эцэг эхийн асрамжид үлдэж эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлнэ гэсэн байна. Харин бүр эсрэгээрээ улам их өндөржүүлж өгсөн байна. За хүүхдийг доромжлох, хүчирхийлэх, зодох, махбодын шийтгэл өгөх, сэтгэл санааны зовлонд оруулах, шаналлуулах зэргийг бол хориглох заалтанд өгч. Тэгээд улам их шийтгэл хэрвээ ийм асуудал гарах юм бол аав ээж нар илүү их шийдэгдэх, илүү их хариуцлага хүлээхээр зааж өгсөн юм байна. За энэ гэр бүлийн хуулийн дээр ийм өөрчлөлт ороод хүүхдийг бол гэр бүл аав ээж салсан ч гэсэн заавал холбоотой байлгана, шаардлагатай бүх мэдээллийг хүүхдэд өгч байх болно гэсэн дандаа хүүхдийн талд ийм хууль гарсан юм байна. Өөрчлөлт орж байгаа юм байна. За За татврын нэмэлт өөрчлөлтөд би түрүүн бас нэг юм дутуу ярьсан байна те. Ажлаас гадуурх ажлын гэрээнд өөрчлөлт оруулж урьдчилгаа татвар болон шимтгэлийг өөрөөр тооцох болно гэсэн байна. За хэрвээ ажлаас гадуурх бас нэг бригад дээр хийдэг тийм гэрээтэй байгаа бол тэрний татварыг бол арай өөрөөр тооцох болсон гэж шүү. Хуучин оноос за ямар яаж тооцох юм бол би эндээс бол олж харсангүй. Ерөнхийдөө бол тэгээд 26 оноос шинээр бодогдох болж байгаа юм байна. За ажилчдын хувьцааны татварыг тохируулга гинэ. За энэ дээр би юу гэж байгаа юм гэхлээр жишээ нь та цалингаасаа хувьцаа худалдаж авдаг байсан бол шууд хувьцаа худалдаж авангуудаа татвар төлдөг байсан юм байна. Гэтэл одоо 26 оны 1 сарын 1-ээс 4 сарын 1-ээс та зөвхөн борлуулалтын үед төлбөр төлөх бөгөөд тэр хувьцаагаа борлуулсан нөхцөл та татвар төлөх юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ нь бол хувь иргэндээ бол давхар орлого бас их ашигтайгаар гарч байгаа ийм хууль гэж ингэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр та хувьцаа худалдаж авлаач гэсэн түүнийг борлуулаагүй цагт өөрөө хадгалж байгаа цагт бол татвар төлөхгүй юм байна. За энэ бол бас их дажгүй бас хууль байна тийм үү? За тэгэхээр хувьцаа худалдаж авдаг юм байна. Үнэт цаас татвар дээр асуудал гарч байгаа юм байна. Тэгэхээр энэ болгоныг та хэд маань бас сонирхож судалж тийм ээ ингэж байгаарэ. Удаан хугацаагаар Чехэд амьдарч байгаа улсууд бол зөвхөн нэг цалингаас цалингийн хооронд би дандаа хэлээд байгаа шүү тийм. Ийм бас сонирхож судалж байх хэрэгтэй. За 3 дугаарт. За хөдөлмөрийн хууль хөдөлмөр эрхлэлтийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах нь төлөөлөгчдийн танхимд Посланицкээс Мином байгаа шүү тийм ээ. 26 оноос хэрэгжинд гэж тооцоолж байгаа ийм хууль гарч байгаа юм байна. За хөдөлмөрийн хууль хөдөлмөр эрхлэлтийн тухай гэж байна. За энэ нь зорилго нь ажил хайгчдын процессыг хурдасгаж, ушаад працыг илүү тэр ажилгүй байгаа хүмүүстэй уялдаатай ажиллаж, илүү тэдний ажлыг сайжруулах тал дээр илүү чиглэсэн ийм хууль гарах юм байна. За энэ яаж юм гэхээр удаан хугацаагаар ажилгүй байсан хүмүүс заавал хувь хүний хувьд үйл ажиллагааны төлөвлөгөөг нэвтрүүлэх гэнэ. Яагаад удаан хугацаагаар ажил хийхгүй байгаа юм те. Тэрэн дээр жоохон шахсан, хувь хүнээс шахсан, ажилтай байлгах, орлоготой байлгах талаас нь улсаас бас нэлээд шахалт бас ч гэсэн үзүүлж байгаа шүү дээ. Тэрийг илүү бас боловсронгуй болгох юм байна. За тэгээд үүнтэйгээ уялдуулж хагас жилийн буюу хагас цагийн болон уян хатан ажлын байрны боломжийг өргөжүүлэх ийм арга хэмжээ хөдөлмөрийн төвчнөөс бас хийгдэх юм шиг байна. За энэ нь бол ингээд батлагдаад ороод ирэх бах. Одоогийн байдлаар Посланицкээс Миномнод батлагдах шатандаа явж байгаа гинэ. За энэ бол хэрэгжин гэж үзэж байгаа юм байна. За энэ дээр нэг юм хэлж байгаа нь ажил олгогч нарыг бол ер нь 26 оны 1 сарын 1-ээс нийгмийн даатгал ВСП тэгээ санхүүгийн байгууллага 3-ыг уялдуулж нэг болгоод нэгтгээд үүргийг нэг болгож өгнө гэж байна. За тэгэхээр энэ илүү ажил олгогчид сар нэг ажилчин авахд хөдөлмөрийн товчоонд энэ сар болгон энэ тайлангаа өгч тэр нь тэр мэдээлэл нь
ВСП нийгмийн даатгалын ОСВЧ те нийгмийн даатгалын газар одоо банк санхүүгийн байгууллагт одоо тэр мэдээлэл нь одоо нэгтгэдэг ингээд явах юм байна. Бүртгэгдэж явах юм байна л гэж ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тий. За иймэрхүү арга хэмжээ авсан нь яг жижиг бизнес эрхлэгчид болвол энэ нь одоо захиргааны зардлыг бол нэлээд багасгах гэж үзэж байгаа юм байна. За бас болж байна тийм ээ. За тэгэхээр хөтөлбөрийн товчоод дахин хэлэхэд одоо ажилгүй байгаа хүмүүстэй илүү уялдаатай байлгаж илүү одоо арга хэмжээ авах тал дээр бас шахаж ажиллах юм байна гэж ингэж ойлгож байгаа. За эрүүл мэндийн байгуулалтын тухай. За эрүүл мэндэдээ бол одоо 96-гийн 2004 оны одоо хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байна. За энэ хууль нь яадаг юм гэхлээр мэрэгжлийг хүлээн зөвшөөрлөхийг хялбаршуулна гинэ. За энэ дээр одоо зарим эрүүл мэндийн ажилтнууд илүү өргөн хүрээний ажил хийх боломжтой болох юм байна. Энэ яаж юм гэхлээр чехүүд ерөнхийдөө бол боловсон хүчний одоо хомсдол, эрүүл мэндийн ажилтны одоо хомсдолд нилээдгүй байгаа гэдгийг бол бид нар бас хэвлэл мэдээл одоо энэ нэтээс бол харж яадаг. Тий ажилтны одоо жишээлбэл шүдний эмчихэд чехэд бол үнэхээр ховор байдгийг бид нар бас мэднэ тийм ээ. За тэгэл энэ мэрэгчлэтнүүд одоо эмч докторууд нь одоо сургууль төгсөөл одоо Европ руу яваад өгдөг арай илүү цалинтай газар руу нүүн шилжин хөдөлгөөн хийчдэг. За тэгээ яг чектэй болохоор ажиллаж байгаа мэрэгчлэнгүүд нь айгүй бага байдаг тий мэрэгжлийн одоо эмч нар одоо сувилагч нар асрагч нар байх жишээтэй тийм ээ. За тэгээд одоо Вьетнамын, Украины гэл янз бүрийн гадаад эмч нар бол одоо бас нэрсэр зөндөө байдаг ч тийм нэрсэр жоох ер нь нилээдгүй байдаг. Да ялангуяа одоо сүүлийн үед Украин эмч нар бол нилээдгүй орж ирсэн те чехэд. Эдгээр чинь юу хэлээд байна гэхээр ер нь чехэд бол ер нь мэрэгжлийн хүмүүс бол маш их бага. Тэгэхээр энэ боловсон хүчний хомсдлыг шийдвэрлэх явцад энэ хууль яхахгүй хэрэгжүүлэх нь хэрэгцээтэй гэж үзсэн байна. За тэгэхээр эдгээр яаж юм гэхлээр ерөөсөө шууд ямарваа нэг анагаахын чиглэлийн сургууль төгссөн эмчээр, сувилагчаар, асрагчаар төгссөн улсууд практикт улам хурдан нэгтгэж өгч, хурдан ажилд нь оруулж, тий. За туслахуудыг чадамжийг одоо нэмж давтан сургуультанд явуулах, мэрэгжлийн дээшлүүлэх сургуультанд явуулах гэх. За тэгээд хөтөлбөрийн аюулгүй байдлын сургалтуудыг маш их өндөр өгч гих мэтийн одоо арга хэмжээнүүд энэ онд бол маш их хийгдэх юм байна л гэж ингэж харагдлаа. За тэгэхээр эдгээр бол чехэд эрүүл мэндийн байгууллагатаа бол одоо хуулинд өөрчлөлт хийхээс зайлшгүй хуулинд өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон юм байна гэж энэ дэр харагдаж байна. Тийм. За тэгэхээр энэ мэрэгжлийн хүлээн зөвшөөрөхийг хялбарчуулна гэдэг нь бол маш их зүйтэй байгаа. Бид нар чинь одоо нэг чехэд одоо мэрэгчлэр ажиллах хүн бол маш хэцүү олон одоо шат дамжлагыг давж ээж нэг эмчээр ажиллах зөвшөөрлийг авдаг шүү дээ. Тэгэхээр тэр нь арай гайгүй болох юм болов уу гэж ингэж харагдлаа. За энэ тухай их чинь бүр яг он гарсны дараа мэдээж хэрэг энэ бол хэрэгжээд одоо жинхэнэ хууль нь ингээд хэвлэгдээд гараад ирэх юм бол их чинь зориуд энэ дээр таадтай илүү фокуслаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг бий олоод өгье гэж бодож байна. Яг гэвэл энэ дээр бол Монголоос шүдний эмч, техникч гэдэг юм уу, нарийн мэрэгжлийн эмч нар ч байдаг юм уу, одоо англи хэлтэй хүмүүс байх юм бол яг энэ мэрэгжлийн хүлээн зөвшөөрлөлтөг одоо гадаадаас бол жишээлбэл ямар нөхцөлөд тавигдах нь вэ? Тэр бас надад бол бас их сонин санагдаад байгаа. Тэгэхээр энэ талаар та хэдэн мэдээллийг олж өгөхийг бодно. Энэ бол нэлээд бас хэрэгцээтэй асуудлын нэг байгаа баг. Тэ. Одоо манад Монголд бол жишээлбэл одоо байшин болгонд бараг шүдний эмч хийж шүү дээ. Тэ. Тэгэхээр чехэд байдаг ёо хотуудыг ганц олдвол их юм шүү дээ. За тийм байдаг ч гэсэн тэгээд олддоггүй хэл мэдхгүйгээс нь болоод гадаад хүмүүсийг бүртгэж авдаггүй тий. За тэгээд нэг эмчилгээ хийхэд 80 жил болдог. За тэр техник багж төхөөрөмжөд амар үнэтэй байх жишээтэй тий. Янз бүрийн асуудал байдаг л да. Тэгээд энэ зөвхөн би шүдэн дээр жишээ авч ярьж байгаа шүү дээ. Тийм. За нэг ийм эрүүл мэндийн байгууллагын дээр ийм асуудал байна. За кибер аюулгүй байдал. За кибер аюулын байдлын шинэ хууль одоо Европын НИС 2 гэдэг хариу үйлдэлийг үзүүлнэ гинэ. За тэгэхээр Европын улс угаасаа чек чинь Европын улс учраас Европын одоо НИС 2 кибер аюулгүй байдал дээр одоо нийлэн фокуслж чек бол одоо газар зүйн байдлаасаа ч юм уу те ерөнхийдөө бол аюулгүй байдал одоо сүүлийн үеийн технологи хөгжсөн учраас энэ кибер дээр аюулгүй байдал дээр үнэхээр анхаарах
чухал гэдгийг одоо онцолж байгаа юм байна. За тийм учраас бас энэ дээр хуулинд өөрчлөлт оруулж энийгээ болвол одоо эрчим хүч, тээвэр, санхүү, усны даялгаврын компаниуд, цахим холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд өндөр шаардлага тавина гэсэн байна. За тэгээд 2026 оны 6 сараас хойш энэ хууль хүчин төгөлдөр болно гэсэн байна. За тэгээд кибер аюулын байдлыг бол нэлээд бүх л ер нь баг албан газар ялангуяа энэ дэд бүтцтэй бол илүү одоо бас шаардлага тавьж анхаарч төвлөрч ажиллах юм байна л гэж ингэж ойлголоо шүү дээ. За дараагийн асуудал. За зэвсэг сумны тухай хууль гэж байна. За магадгүй манайхан одоо Чех иргэн болцсон ч юм уу одоо тийм улсууд одоо буу сум буу ангийн буу муу ч юм уу те амманд явдаг гэх тийм үг байгаа бол Чехийн төвхөртэй хүмүүс ч тэр зөндөл байгаа те. Тэдэрт бас сонирхуулахад бол энэ шинэ хуулиндаа бол одоо цаасан буюу хуванцар лицензүүд цуслагдаж цахим бүртгэлээр солигдно гэж байна. За одоо хуучин ийм одоо картууд бол одоо ерөөсөө ашиглахгүй байна шүү дээ. Зэвсэг хэрэглэдэг одоо лицензний эрхийн бичиг гэдэргээл одоо байдаг юм байна та. Өөч та. Тийм картууд одоо бол ашиглахгүй болох нэ. Иймэрхүү юм цахим пластик картнууд зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр ийм тийм одоо ерөөсөө ашиглахгүй болох нэ. Тэгэхээр бүх юм цахимжиж байгаа учраас буу мо зэвсэг худалдаж авах дэлгүүр ороход бол таны энийг та карттай юм уу зэвсэг худалдаж авах хэрэгтэй мөгүй лицензтэй мөгүй юм гэдгийг чи ерөөсөө зөвхөн онлайнаар шалгаал үзчих юм байна. Заавал биетэй авч явах шаардлагагүй болж байгаа гинэ. Түүнээс гадна энэ шинэ хуулийн дээрээ зэвсгийн хуулийн дээрээ бол нэг л тийм лицензтэй хүн бол нэг хэсэг поо эзэмших хэрэгтэй байд. Тэр аймаг санагдлаа. Тэгтээ яах одоо тэгээд зүгээр л гэж үзэж байгаа юм л да. Тийм. За тэгээд нэг бууны лицензтэй байхад олон төрлийн зэвсэг эзэмших боломжтой байна гэсэн байгаа байхгүй юу. Тэр нь хэвээ одоо тийм байж болдго юм уу. За тэгээд ер нь бол зэвсгийг одоо Чехэд бол 3 ангилал бүртгэдэг юм байна. Энийг бол зүгээр сонирхуулах журмаар тавьдаг ярьж байгаа шүү дээ. Одоо бүртгэгдсэн, мэдүүлээгүй гэсэн одоо ийм 3 ангилал одоо байдаг юм байна. Хэрвээ та ямарваа нэг зэвсэг худалдаж авчаад тэрийгээ та Чехэд бүртгүүлээгүй байх юм бол одоо 2000 еврогоор одоо торгуулдаг юм байна. 2000 евро гэдэг чинь юу вэ те? Амар их мөнгө үстэй. Манайхаар бол бараг 9.10 сая төгрөгөөр торгуулдаг юм байна. Маш өндөр торгуултай. Тийм учраас та ямарваа нэг зэвсэг худалдаж авсан бол заавал бүртгүүлэх, мэдүүлэх ёстой юм байна. За боловсролын тухай. За манайхан ч одоо Чехэд очиод өөр хүүхдүүдэд очсон улсууд маань өөр хүүхдүүдэд аягүй хавьячдаг те. За тэгээд өөр хүүхдүүдэд аваачдаг учраас боловсролын хуулийн тухай та эдд маань бас сонирн байх болов. Тэгээ за 26 оны 1 сарын 1-ээс боловсролын хуульд ямар өөрчлөлт орж байна. За тэд нар бол мэрэгчлэлтийн хомсдол буюу санхүүжилт дээр илүү анхаарал тавина гэсэн байна. За энэ бол ганцхан манай Монголын асуудал биш байна. Тэ Европт ч гэсэн энэ асуудал бас байж л байдаг юм байна. Тэгэхээр мэрэгчлэлтний хомсдол гэдэг чинь одоо багш нар бас их цөөхөн байгаа юм байна. Эсвэл одоо яг боловсролын хэлцэд одоо янз бүрийн мэрэгжлийн одоо ассистентууд ч гэдэг янз бүрийн одоо сургуульд чинь ганцхан багш биш те өшөө хүмүүс бас ажилладаг шүү дээ. Тийм улсуудын бас ажлын байр бас ажил хийх улсууд бас хомс байдаг юм болов уу гэж ингэ шаардлаа. За тэгээд мэдээж хэрэг цалин хөнгөлөөний асуудал яригдана. За энэ дээр бол юу гэж нэглээр шинэ хуулиндаа бол сургууль бүрд ганцхан том хотод биш. Бүх сургуулиуд тосхон, суурин газрын хамаагүй нэг сумч байсан гэсэн сургууль бүрд заавал сэтгэл зүйч ажилуулна гэсэн шинэ хууль гарчээ. За тэгэхээр одоо сэтгэл зүйчийн цалинг яах юм бол тийм ээ. Сэтгэл зүйчин тэр болгон тэр хүмүүст нь байдаг юм болов уу болооч яах. Одоо тэгээд байлганаа л гэсэн заасан биш хуулиндаа. За тэгэхээр сургуулийн одоо тэр сэтгэл зүйч байна, тоогооч байна, цэвэрлэгч, туслах ингээд ассистентууд гэх янз бүрийн улсууд байна шүү дээ. За эднэрийн багш бус ажилтны санхүүжилтийг үүсгэн байгуулагчийн төсвөөс шууд гаргах болжээ. За энэ нь юу гэж байгаа юм гэхлээр за мөнгийг бол сурагчдын тоо
бүтцээс хамаарж хуваарлна. Үүнд жижиг сургуулиудыг ч гэсэн нэгтгэх гэж байна. За энэ чинь бүхэн сургууль гэсэн юм болгонд л одоо энэ дэр хамаарх нь байна. За тэгэх юм бол одоо энгийн жишээгээр ярихад ер нь бол сумын захиргаанаас одож нэг сум гэхэдтэй нэг л сургуультай байх юм бол тэр сумын захиргаанаас тэр багшийн бус мэрэгчлэлтний хүмүүсийн цалинг сумын захиргаанд төлөх юм байна. Гаргаж өгөх юм байна. Тийг шийдвэрлсэн ба шүү дээ чехүүд. Тийм манай Монгол тэгж нүггүй юу? Төсвөөс гарах гэдэг, улсын төсвөөс гарах гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр эдгээр бол сумын сургуулийн одоо цэвэрлэгчийн жишээлбэл цалинг сумын захиргаанаас гаргаж олгохоор ингэж шийдвэрлсэн юм байна. Миний лайвыг бол янз бүрийн хүмүүс, янз бүрийн мэрэгжлийн хүмүүс бас их сонирхдаг нэг сонирн байсан. Ингээд уулзах дээр таны лайв сонсдог гэж ярьжсэн. Тийм болохоор энэ бас юм янз бүрийн энэ одоо хуулиуд байна шүү дээ. Чехүүд бол ингэж гаргалгаа гарц хийж байгаа юм байна гэж бас сонсоход бас илүүдэхгүй л байна. Тэгээ санаа авах юм бэ тий. Тэгээ манад бол одоо жишээлбэл энэ тэгж болж ийн үгүй нөө сум аймгийн маань захиргаа маань хэдэн төгрөгийн бас боломжтой юм бол тий тэр асуудал бас байх л байх л та тий. Ерөнхийдөө бол сум захиргаанд бол нэлээд одоо юм дарамттай юм болох байхаа. Сургуульдаа бол одоо сургуулийн ажилтны цалин нэг улсаас шийдэж байгаа гаргалгаа гарцсан л юм байна л да. Тэгэхээр сум аймагтаа бол нэлээд дарамттай байх болов уу гэж үзэж байгаа юм байна. За тэгээд бүхний хүүхдийн төлөө одоо тэгээд нэгэнд хууль батлагдсан чинь тэгээд хийн шүү дээ. Тийм ээ. Ерөнхийдөө эдний сум аймаг нь бол өөрсдийнхөө хоттой сумдаа янз бүрийн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхэм нодлон билүү урьдчилан батлагдсан шүү дээ. Тийм. Аймаг сум нь өөрсдийнхөө аймаг сум дээр байшин барилга барих одоо бүх асуудлаа өөрсдөө шийддэг болсон тийм. Тэгээ заавал улсаас зөвшөөрөл авах шаардлагагүй тийм болохоор бас л давуу ирэх байдаг. Татаас бас мөнгө байдаг л ахaltaа гэж хэлдэг. За тэгээд энэ дээр юу гэж нэхлээр хүүхдээ та сургуульд өгч байгаа бол танаа сургууль сэтгэл зүйчтэй юу гэдгийг заавал аав ээж нарт асууж байх үүрэг оногдож байгаа гинэ. Заавал асууж байгаарэ гэж зөвлөж байна гэж юм. За сэтгэл зүйчийн асуудал нэлээд чамбай бас хэрэгцээтэй асуудал нэг байдаг байна. Тэгэхээр одоо сургууль болгон 26 оны 1 сарын 1-ээс сэтгэл зүйчтэй болох юм байна. За нэг юм сонирн байна. За дараагийн мэдээ. За би ингээд хэдийг ярьчоо. За дараагийн мэдээ. За ажилгүйдлийн тэтгэмж гэдгийг яриад өнөөдрийнхээ лайвыг өндөрлөе. Тэгээд дараагийнхаа лайвыг маргааш өдрөөс тэгээд завандаа хийнэ. За ажилгүйдлийн тэтгэмж бол өөрчлөгдсөн байна. За выповедь вроцев 2026 гэж байгаа шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж бол ерөнхийдөө 52 нас хүртэлх хүмүүст бол 5 сар өгөхөр болоод эхний 2 сар нь бол цалингийн дундчийн 80%-ийг өгөхөр болсон байна. Ажилгүйдлийн нэмэгдсэн бааз 80 хүртэл. За 52-оос дээш 57 нас хүртэл бол 8 сар болгох болсон байна. За энэ насн дээр бол эхний 3 сар 80%-ийг авах болж байгаа юм байна. Бас нэлээд өндөр болсон бааз тэтгэмж аягүй нэмэгдсэн байлээ энэ дэр харагдах. За тэгээд 57-оос дээш насны хүмүүст 11 сар тэтгэмж өгөөд дээр нь 11 сар 57-оос дээш наснд 11 сар өгөхөр болсон байна. Тэгээд энэ дээр бол 80% гэж байхгүй. Өнөө 50-40 гэдгээр явна гэж байгаа. 80-50-40 гэсэн пропорцд болсон биll. Хуучин чинь юу лээ? 60 55-50 гэж хэлсэн тий. Одоо тэгсэн чинь дээдл 80 гэдэг чинь бас ажилгүйдлийн тэтгэмж нэлээд нэмэгдсэн байна. За энэ дээр бас нэг сонирхолж хэлэхэд сайн дураараа халагдсан нөхцөлд гэж байгаа 45% бүх хугацаанд аавна гэсэн бичсэн байл. Сайн дураараа халагдсан нь. Тохиролцоогоор халагдсан уу, дадлагын хугацаанд халагдсан уу тэр бол ерөөс огт хамаарахгүй гэсэн байлээ. Тий. За тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа улсууд нэг иймэрхүү өөрчлөлт орох нэ. За иймэрхүү мөнгөний хувьд янз бүрийн өөрчлөлтүүд нэлээд орсон байлээ. За тэгэхээр энийг бол та хэдтэй дараагийн лайв дээр ярьж өгье. Тий. За дараагийн удаа би та хэдтэй анх хэсэлчлэн
нөгөө нэг ажилгүйдлийн тэтгэмжинд одоо давтан сургалтанд суусан хүмүүс ямар мөнгө авах вэ? Давтан сургалт нөгөө нэг юу гэж яддаг шүү дээ, нөгөө нэг янз бүрийн курс одоо хөтөлбөрийн давчаанаас ингээд санал болгодог шүү дээ, тий. Тэгээ тэрэнд бол бас маш сайн мөнгө олгохоор болж байгаа юм байлээ. Хэдхэн хугацаанд яаж олгох юм одоо дараагийн лайв дээр тайлбартай ярьж өгнө. Хүүхдийн мөнгө, ээж нарын мөнгө, Батэрский төрсний дараах мөнгө, цалин эдрийг бол дандаа дараагийн лайв дээр ярьж өгнө. Энд дэр нэлээдгүй сэд байх болно. Тий. Тэгээд тайлбартай заавал ярьж өгнө. Тий. Ер нь ямарваа нэг оронд амьдрахад хүн чинь бас усын уул ясын даана гэж байдаг шүү дээ, тий. Тэгэхээр таад маань мэдээч яриг тухайн орны одоо хилийн сайн мэдгүй байгаа учраас зарим тэтгэмж янз бүрийн юмнаас нь бас хоцорчих бас тал байж магадгүй. Одоо тэгтээ бидний анх Чехэд очижсэн үеийг бол олон Монголд олцсон болохоор бие биендээ бас хилээд яриа зөвлөд идэг болцсон байгаа. Одоо бас хэлж ярих хүнтэй болцсон бас байгаа бах. Тийм ээ, орчуулагч нар бас байгаа. Тийм. Тэгэхээр таад маань бас тухайн оронд нөгөө нэг мөнгөний ханш одоо нөгөө уналт өсөлттэй байдаг учраас жил болгон одоо янз бүрийн тэтгэмжүүд, янз бүрийн одоо хууль өөрчлөгдөж. Чех бол сүүлийн үед ер нь маш их хууль ингээд нэмэлт өөрчлөлтүүд айгүй хурд хийж штеп тий. Одоо жишээлбэл гадаад иргэдийн хуулийн дээр би бас сонирхож үзсэн. За энийг бол хамгийн сүүлд ярих гэж бодож байгаа. Тэгээ одоо тэр өргөдөг одоо тэр визний асуудал төр бол маш хурдан хариу өгч явах бол тэр гэсэн байл шүү дээ. Тэгэхээр одоо виз бол их удаашгүй визний хариу бол өргөдөл авах хариу өгөхийг маш хурдсан гэж бичсэн байл шүү. Дижитал аргаар хүлээж авч байх боллоо гэж бичсэн байл. Тэгэхээр тэр тал дээр бол удахгүй болж байгаа баха гэж ингэж бодож байна. За энэ удаа энэ лайв ингээд өндөрлөө. Таад маань угаасаа их ч одоо ингээд YouTube дээр байршуулчих учраас би одоо хэдэн хүн сонсож байгаас үл хамааран завандаа ингээд шууд лайв яшиг таад маань нөхөд үзэх бүрэн боломжтой учраас энэ дээр хайж идэх юм алгаа. За бүгдээрэнд амжилт хүсье. Баяртай.